Байна уу? За. Би яг одоо гарч байна. За. Яг одоо гарч байна. За. Одоо очлоо. За сайн өгшөө. Оройцсон дуучлаа. Уучлаа. За сонир сайхан юу байна? Уулзааг уудсан биш үү? Миний өшний ажил төрнөөс аимштай. Нууд ажиг явж лээ. Сайн баг. Аав минь эрүүлэнх байна. Эхнэр ажиллаа хийгээл хүүхдүүд хичээл сургууль. За тэр яах вэ? Сонир сайхан юу байна? Уулзааг уудлаа штэ энэ. Чи юу н уцсан заахгүй юм аа? Яах? Ажил ихтэй л байгаа даа. За чи болтой. Ганц уцаар яах ч та юунд нь цаг гарах вэ? Тийм ч дээ. Зөөгчөө. За. Зэнгээс авчи. Энэ юу вэ? Энд ч миний танилцж ирсэн материал байна. Харин тийм ээ. Чи л зураад өгч. Бусдыг нь бол болгоцсон байгаа шүү. Би энэ дэр гараа үсгээ зурч чадахгүй. Миний найз бас дахиж битгий юм байна. За. Би нэг ихэлсэн ажилла дуусгах хүн гэдэг чи мэдчихэж байгаа. Энэ төсөлд байсан бүх юмаа зориулсан. Ийм байдалтай байхад чи надаас нүүр буруулж байгаа бол юу гэв? Чи эргэн тойрны харалтаа. Найз нөхөд гэдэг чинь бусдтай туслаад болж л байгаа сте. За яах. Баяраа би чамайг бодоод надад чинь гарын үсэг зурлаа гэж бодъё. Дараа нь яах вэ? Яах юу гэв бэ? Хариуцлага хүлээх хэрэгтэй бол хүлээч. Тэр үе чинь би чамайг шавраас татаад гаргачих чадaltaй болчих штеп. Өдөр баяраа ярьж илээ. Энэ баярыг одоо яах вэ? Бүтээгээд өгчүүл яг юм бэ. Артикуудаас худалдаж авсан эмүүдээс олж олон иргэд хордож мөн нас орсон байна. Сүүлийн мэдээгээр 16 хүн нас орсон, 68 хүн хордож эрчим тэмчилгээнд эмчлүүлж байна. Ингээд үзэгч та Хар багаан чинь л найз үсттэй. Уг нь чи бит өөрт зөндөл тусвалж исэн дөө. Тийм л дээ. Гэхдээ тусгүй юм байх юм да. Энийг бүтээчүүл би ялтай болох гэдэг. Бүтээхгүй гэхээр хэцүү юм да. Ёстой тамтай юм. Ямар ч юм. Гото найз байлаа гэд болохгүй юм гэж байдаг үстэй. Баяраа энийг ойлгохыг хүсэхгүй л байна л да. Чи яаж хийж байгаа тэрийг болгоод өгчих болдгүй юм уу? Төрийн алба гэдэг
хэн дуртай хүний хийгээд байдаг ажилч биш шүү дээ. Аав насаараа л төрийн албаглаа. Тэр үед танил найз нөхөд ах дүүс төрөл садан за тэгээд зүс таних төдийнийг нь элдв янзын шалтгаан тоочоод янз бүрийн юм гойж ирдэг байлаа. Аав нь учир шалтгааныг тайлбарлаад уцаадаг байж. Тэгэхэд зарим нь гомдож тонирхаад очим хойн сонсоход энэ тэнд намайг муу хэлж явсан сорогдолдог л юм. Гэлээгээд би яцаж гол зайлгүй үнэн чударгаар явлаа гэд аавд нь алдсан юм байхгүй. Хотлог үжирт гүйтгэгдэж хэсэг бүлэг хүмүүст адлуулж өр ажилгүй болж явсан үеч надад их удаагүй. Үнэн хайгаад болоод ирдэг. Сайн хүүхдүүд байна. Төрийн албыг шудраг үнэнчээр түшиж яваа хүний мөрөн дээр төр хууль хоёр зэрэгцэн уршиж чамайг хамгаалж явдаг юм шүү дээ. Энийг л мартаж болохгүй. Аав нь амьдралынхаа туршид төрийн хуулийн хязгаарыг давж гисгсэн удаа нэгч үгүй. Байна. Байна. Сая би дарга дээр ороод гараад ирлээ. Намайг ажиллаа өг гинэ. Энэ баяраатай холбоотой юу? Цаадах чинь арай юм хийхгүй үсттэй. За би 50 байна. Би өчгөн болно. 50 байна. За. Сайн уу галаа дарга. Найз нь яах вэ? Гадуур ажил төрлөө бүтээх гээл ядарч л яв. За гэрийнх нь сайн уу? Оо, мартснаас эхнэрээ чи ажил сайн биз дээ хөө. Баяраа. Чи хүнээ байж. Би чамайг хичнээн хүний амьдралыг гიშгэлж өдий хүрснийг ч мэдэхгүй. Бас хичнээн хүнээр хууль бус юм хийхгүй ч үсэл шунлаа гүйцээснийг ч мэдэхгүй. Ихтэй чи сонс. Чи өөрийгөө хууль бусад амьдарч байна гэж бодсон юм биш үстэй. Үгүй шүү. Огт үгүй. Чиний наад сүрдүүлгээс чинь айлж гэр бүлээ хамгаалж олон буруу шийдвэр гаргадаг хүмүүс байдаг баг. Харин миний хувьд чамаас айх шалтгаан огт алга. Яг баяраа. Чамайг мөнгөнд худалдагдсан эрх мэдэлтнүүд хамгаалдаг байж болно л доо. Харин намайг Монголын төв хууль ёс мөнгөлдөг юм. Энийг чи бид хоёрын хийхэд мартаж. Харин аав минь энийг хизээч мартахааргүй санууллаа. Байна уу галаа? Байна. Байна уу? Навш. Байна уу?
орлоо мэдэж байна. Шудраг ариу нэр төрөгдөг удмын их өв хөрөнгө юм шүү дээ. Миний хүү аав нь өнгөрсөн амьдралаараа чамд үлгэрлэж яваа. Миний хүүхдүүд амьдралдаа үнэн шудраг зөв явбал өр хүүхдүүд чинь бусдын өмнө үүр бардам сэтгэл амар амьдрах болно шүү дээ. Эх орон ард түмнийхээ төлөө эрдэм чадлаан зориулж Монгол улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэн шударгаар биелүүлэхээ тангаргалаа. Тангаргаа нэцвэл хуулийн хариуцлага үлээ. Зөв зөвд шударга зөв. Авилгатай тэмцэх газар.